Хэрэв камеруудаар дүүрэн орчин үеийн хот хэн нэгнийг ор мөргөө алга болохоос сэргийлж чаддаггүй бол яах вэ? Хэрэв бүхнийг тайлбарлах учиртай дүрс бичлэхүүд заримдаа эсэргээрээ улам олон асуултыг үлдээдэг бол яах вэ? Энэ удаагийн цуврал бичлэгээр бид өнөөдрийг хүртэл учир нь бүрэн таалагдаагүй 3 өөр алга болсон үйл явдлыг мөрдөнө. Олон нийтийн газар, гэрчүүд, автомашинууд, гудамжны гэрэл камерын дуранд өрнсөн ч учир нь олдоогүй 3 өөр амьдралын түүх. Өнөөдөр бид хяналтын камерын үйл үзэгдэх бүсэд үлдэж бүхнийг харж байсан ч юу ч хараагүй мэт үлдсэн тэр нууцлаг түүхүүдийн араас мөрдөх болно. Энэ бол Today's Crime. Эхнийх нь Тепавонагийн 25 настай бүсгүйн түүх. Тэрээр Шинэ Зеландын Окленд дахь Sky City хотелоос үүр захын алдад цагаан цамц өмсөн гарч явжээ. Энэ бол Шинэ Зеландын хамгийн өндөр хяналттай бүсүүдийн нэг. Гэвч тэр ердөө 10 минутын дотор хяналтын олон камер байсаар байтал ор мөргүй алга болсон юм. Дараа нь бид 22 настай оюутан, хөгжимчин, гэр бүлийнхэндээ хайрлагдсан хүү болох Тапивагийн түүхийг үзнэ. Тэрээр Суонси хотод найзуудтайгаа Fiction нэртэй шөнийн клубт өчиг өнгөрүүлжээ. Энэ бол түүний Макдоналдсд байх үеийн бичлэг. Мөн оюутны байрныхын орчимд далайн бомтын ойролцоох гудамжуудаар явж дүрс нь үлдсэн байна. Эцэст нь түүний улаан хүрэмтэй дүрс Yacht Club-ын ойролцоо хамгийн сүүлчийн удаа камерын бичлэгт үлдэж, үүнээс хойш тэр бүрэн алга болжээ. Харин сүүлийнх нь илүү шинэ хэрэг. Энэ бол мөн 22 настай, хууль зүйн чиглэлээр суралцдаг, гэр бүлийнхнийхээ хайртай хүү, асуудалд огторж байгаагүй Жакийн түүх юм. Тэрээр Бристол хотын Hot Wheels дүүрэгт болсон хувийн үйлчлэгээс гарчээ. Хүйтэн шөнөөр ганцаараа алхаж, гүүрүүд, автозамууд болон Эвон мөрний ойролцоогоор явсан байна. Тэр хэд хэдэн хяналтын камерын бичлэгт үлдсэн бөгөөд тэр үедээ ухаан санаа нь саруул хэвээр байсан мэт харагддаг. Гэвч удалгүй харанхууд уусан алга болдог. 3 түүх, 3 хот. Амьдралынхаа эд үедээ явсан 3 залуу хүний хувь заяа гинт зогссон. Эсвэл тодорхойгүй байдалд орсон түүхүүд. Бид ямар нэг зүйлийг хардаг. Гэхдээ бүх үннийг олж мэдхээр хангалттай хэмжээнд харж чаддаггүй. 2025 оны 8 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө. Шинэ Зеландын Окленд хотын төв бизнесийн дүүрэг буюу Central Business District. Энэ бол хотын жинхэнэ зүрх юм. Бүх зүйл энд төвлөрдөг. Үүнээс гадна энэ бүс нь хяналтын камераар тонологдсон бөгөөд хүмүүсийн орж гарах хөдөлгөөнийг олон 10 камер тасралтгүй бичиж байдаг. Тухайн бүсийн зочд буудлын нэг болох алдартай Sky Tower-ын хажууд байрлах Sky City хотел нь асар том тансаг цогцлбор юм. Тус цогцлборт казино, ресторанууд, тоглолтын танхимууд байрладаг бөгөөд энэ нь Sky City Group-ийн эзэмшлийн байгууламж юм. Яг энэ газарт 25 настай залуу бүсгүй Анина буюу ойр дотны хүмүүс нь Эни Андерсон хэмээн дууддаг эмэгтэй амьдралынхаа хамгийн сүүлчийн шөнийг өнгөрүүлжээ. Түүний алга болсон хэрэг Шинэ Зеланд даяар хүчтэй зочрол төрүүлсэн юм. Учир нь энэ хэрэгт ирээдүйтэй залуу эмэгтэйн хувь заяа, сэтгцийн эрүүл мэндийн асуудал, хяналтын камерын бичлэг цуглуулах явцад гарсан алдаа болон өнөөдрийг хүртэл таалагдаагүй хэвээр үлдсэн олон асуулт зэрэгцэн оршдог. Тэгвэл энэ залуу эмэгтэйд яг юу тохиолдсон бэ? Эни бол Шинэ Зеландын өмнөд тарал дээр байрладаг Данидын хотын ойролцоох бүс нутагт гэр бүлийнхээ фермд өсөж торимжээ. Түүний ээж Кэтрин охиноо үргэлж эрс хүчтэй, амьдралд хайртай, инэмсэглэлээр дүүрэн, бусдад туслахад үргэлж бэлэн хүүхэд байсан хэмээн дурддаг. Тэрээр томрох тусам өөрийн шийдэмгий зан чанараараа бусдаас ялгарч, альвааг зохион байгуулах, удирдах дуртай байв. 20 нас хүрмэгцээ тэрээр Шинэ Зеландын хууль зүйн яамны нэгэн албанд ажиллаж эхэлсэн нь түүний хууль эрх зүй, соёлын асуудалд чин сэтгэлээсээ ханддаг байсны илрэл байлаа. Гэвч түүний амьдрал зөвхөн ажил мэргэжлэр хязгаарлагдахгүй. Тэрээр өөрийн Маори өв соёлтой гүн холбоотой хүн байсан юм. Түүнийг нутгийнх нь бүх ард түмний хүүхэд гэж нэрлэдэг байв. Учир нь тэр Мараегийн орчинд өссөн юм. Тэгвэл Марае гэж юу вэ? Марае бол Маори үндэстний уламжлалт олон нийтийн төв юм. Энэ нь зөвхөн нэгэн барилга бус. Харин ариун нандин утга агуулгатай гэр бүл, соёл, сүнслэг амьдралын төв болсон орон зай юм. Энд хүмүүс цугларч баяр ёслол, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, төрөлт, оршуулга,
хамтын шийдвэр гаргалт зэрэг амьдралын хамгийн чухал үйл явдлууд өрнөдөг. Гэсэн хэдий ч гаднаас нь харахад зохион байгуулалттай, хариуцлагатай, зоригтой залуу эмэгтэй мэт санагдах Эни 2025 онд сэтгэл зүйн хувьд хүндхэн үеийг туулж байлаа. Түүний эгч Эбонигийн ярьснаар гэр бүлийнх нь удаан хугацааны турш түүний сэтгцийн эрүүл мэндэд санаа зовж байсан бөгөөд түүнд үнэхээр тохирсон мэрэгжлийн тусламж авах боломж хомос байсан аж. Алга болохоос хэдхэн хоногийн өмнө Эни нэгэн чухал шийдвэр гаргажээ. Тэрээр өөрт хэрэгтэй тусламж, эдгэрэл болон сүнслэг дэмжлэгийг хайхаар замд гарсан байна. Энэхүү аялал нь үнэндээ түүний хувьд нэгэн төрлийн дотоод эрэл хайгуул, өөрийгөө танин ойлгох оролдлого байлаа. Тэрээр өөрийн амьдарч буй орчинд олж чадаагүй тусламжаа өөр газраас хайж байсан юм. Иймээс тэр Кайо хот дахь өөрийн удам угсааны хүмүүс рүү очиж сүнслэг болон соёлын дэмжлэгийг илэрхийлжээ. Энигийн хариулт олох гэсэн энэхүү тэмүүлэл нь 2025 оны зуны туршид түүнийг олон газраар аялж явхад хүргэсэн юм. Ингээд тэр 8 дугаар сарын 18-ны шөнийн 23 цаг 11 минутад Sky City хотелд бүртгүүлжээ. 2 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 20-ны орой 18 цаг 37 минутанд Хобсон гудамжинд байрлах хяналтын камер түүнийг автобусанд сууж байгаагаар дүрсэлсэн байна. Цагдаагийнхны үзэж байгаагаар тэрээр Оклендын баруун хэсэгт орших Хендерсон руу явж дараа нь хотын төв рүү буцаж иржээ. Тухайн үеийн бичлэг дуудахгүй юу болохыг илтгэх ямар ч шинж тэмдэг байсангүй. Гэвч 8 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэрээр зочд буудалдаа хэсэг хугацааг өнгөрөөсний дараа өглөөний 5 цаг 6 минутанд Sky City-гийн хяналтын камеруудад бичигджээ. Бичлэгт Эни цагаан цамц, цайвар өнгийн өмд, цагаан готол өмссөн байдалтай харагддаг. Тэр зочд буудлын үндсэн хаалгаар гарч Victoria Street West-ийн чиглэлд алхаж эхэлсэн байна. Нэгэн гэрчийн мэдээснээр тэр зочид буудлын үүдэнд нэгэн эрэгтэйтэй хэдэн үг солилцож харагджээ. Цагдаа нар тухайн хүнийг удалгүй олж тогтоосон боловч мөрдөн шалгалтаас маш хурдан хассан байна. Харин ердөө 10 минутын дараа буюу өглөөний 5 цаг 16 минутанд өөр нэг камер Энийг хамгийн сүүлчийн удаа дүрсэлжээ. Тэрээр Victoria Street West болон Graham Street-ийн уулзвар дээр Seven Poke рестораны өмнөр Victoria Park руу чиглэн алхаж байсан байна. Зочид буудлаас хэдхэн зуун метрийн зайд орших тэр цэгээс хойш түүнийг дахин ямар ч камер бүртгэж чадсангүй. Оклендийн төвд хяналтын камер ийм өндөр түвшинд байхад ийм зүйл тохиолдсон нь нийгмийн болон түүний гэр бүлийг гайхшруулсан юм. Тэр үед ойролцоогоор өглөөний 5 цаг 30 минут болж байв. Үүр цааж эхэлсэн ч хот харанхуй хэвээр байлаа. Гудамжууд нам гүм, зөвхөн баар, казиногоос гарсан цөөн хэдэн хүн л харагдана. Эний тухайн үед баруун зүг рүү чиглэн хурдан алхаж байсан бөгөөд ойр дотных нь хожим түүний алхааг яарч байгаа мэт бараг л хаа нэгтээ амжиж очих гэж буй хүн шиг байсан хэмээн дүрсэлжээ. Түүний өмссөн цагаан цамц биед нь арай том харагдаж байсан бөгөөд хамгийн хачиргалтай нь тэр яг хаашаа явж байсныг хинч мэдэхгүй байв. Түүнд автомашин байгаагүй, таксиж бариагүй, гар утасч авч яваагүй. Гэсэн хэдий ч цагдаа нар түүнийг бэлэн мөнгөтэй байсан гэж мэдэгдсэн. Учир нь тэр зочд буудлаасаа гарахаасаа өмнө нэлээд хэмжээний мөнгө авсан байжээ. Харин хувийн эд зүйлс, банкны картууд болон үнэт зүйлсээ бүгдийг нь буудалд үлдээсэн байсан юм. Энийгээс холбоо тасарсны дараа түүний ээж болон эгч хоёр ямар нэгэн ноцтой зүйл болсон гэдгийг шууд ойлгожээ. Ээж Кэтрин нь тэр даруйд Окленд руу нисэн ирж эрен хайх ажиллагаанд биечлэн оролцсон байна. 8 дугаар сарын 29-нд тэрээр цагдаагийн байгууллагын төлөөлөгчдийн хамт хэвлэлийн баг орол хийсэн бол түүний эгч Эбони олон нийтийн сүлжээгээр тасралтгүй мэдээлэл түгээж байв. Гэр бүлийнх нь хотын төвөөр явж сургаггүй болсон хүний зурагтай зар сурталчлахаа таран оршин суугчдаас зойр, шатны хонгил, хаалттай өрөөнүүд зэрэг нуугдмал газруудыг шалгаж өгөхийг хүсэж байлаа. Тэд Энийг тухайн үед Sky City хотелийн ойролцоох бүсэд байгаа гэдэгт итгэсээр байсан юм. Цаашлаад гэр бүл нь хувийн мөрдөгч хөлсөлж мэдээлэл өгсөн хүнд шагнал олох зорилгоор суглаа, асуулт хариултын арга хэмжээ, буйны худалдаа зэрэг хандивын аянууд зохион байгуулжээ. Гэвч энэ бүх хүчин чармаалт үр дүн өгөөгүй юм. Залуу бүсгэн ямар ч уул мөр олдоогүй. Ийхүү 3 сар өнгөрлөө. Цагдаа нар мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж, хэрэглийн хүрээг өргөжүүлэн
Түүнийг хойд бүс нутг руу явсан байж магадгүй. Эсвэл өмнөд арал руу буцсан байх гэсэн бүх хувилбарыг судалсан байна. Гэсэн ч олон нийтийн дунд хулгайлагдсан байж болзошгүй гэсэн таамаг өргөн дарахж байсан ч цагдаа нар хүчээр авч явсан гэх ямар ч нотлохоо байхгүй гэсэн байр сууриа хэвээр хадгалжээ. Ингээд 2025 оны 11-р сарын 25-ны орой 3 сар үргэлжилсэн айдас түгшүүрийн дараа цагдаагийн байгууллагад нэгэн дуудлага ирсэн байна. Оклендээс өмнөд зүгт ойролцоогоор 50 км-ийн зайд өтгөн бут сөөг бүхий бүсэд хүний цогц олдсон тухай мэдээлэл байв. Цагдаа нар тэр даруйд газар дээр нь очижээ. Цогцос энийг их байх магадлал өндөр байсан тул гэр бүлийнхэнд нь дуулгасан байна. Маргааш нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олдсон цогцсыг энийг их байх өндөр магадлалтай болохыг мэдээлсэн юм. Цогцсыг Окленд руу хүргэж задлан шинжилгээ хийж. Гэвч эндээс энэ хэргийн хамгийн том нууц эхэлдэг. Түүнд яг юу тохиолдсон бэ? 11-р сарын 25-нд цагдаа нар задлан шинжилгээ дууссан гэж мэдэгдсэн боловч үр дүнг нь олон нийтэд хизээч задлаагүй юм. Өнөөдрийг хүртэл Энигийн үхлийн шалтгаан албан ёсоор олон нийтэд ил болоогүй хэвээр байна. Түүний гэр бүлч энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй. 11-р сарын 30-нд түүний хэн болохыг албан ёсоор баталгаажуулсны дараа Шарлигийн Хиндун дахь гэр бүлийнх нь фермд авчирчээ. Ойр дотныхны хүмүүс нь түүнд хүндэтгэл үзүүлэхээр цугларсан бөгөөд уй гашуугаа илэрхийлэхийн зэрэгцээ хариулт нэгсээр байлаа. Тэд мөрдөн шалгалтын явцад хяналтын камерын мэдээлэл хангалтгүй байсан талаар шүүмжилж мөн Маори иргэдийн сэтгцийн эрүүл мэндийн тогтолцооны сул талыг онцлон тэмдэглэв. Өглөөний 5 цаг 16 минутад камерын хараанаас бүрэн алга болсны дараа Энид юу болсон юм бол? Яагаад задлан шинжилгээний дүгнэлт өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна вэ? Тэр өөрийн амийг санаатаагаар эвгүүтгсэн үү? Эсвэл түүний алга бололт болон үхэлд өөр хэн нэгэн холбоотой байсан уу? Өнөөдрийн байдлаар хамгийн үндэслэлтэй тооцогддог бүх хувилбарууд нь Энигийн тухайн үеийн эмзэг сэтгэл зүйн байдалтай холбоотой. Тэрээр энэ нөхцөл байдлыг харгалзан үзвэл хамгийн магадлалтай хувилбар нь тэр өөрийн хүсэлтээр хотын төвөөс явсан боловч тухайн үедээ хүнд сэтгэл зүйн хямралтай байсан бөгөөд улмаар өөрийгөө аюулд оруулсан эсвэл санамсаргүйгээр амиа алдах нөхцөл байдалд орсон байж болох юм. Өөрөөр хэлэх юм бол тэр ганцаараа гар утасгүй өглөө эрт магадгүй төөрөгдөлд орсон байдалтайгаар хяналттай бүсээс аажмаар холдож эцэст нь хөнгүү газарт очисон байж болох юм. Тэгээд тэндээ биеийн муудах, байгалийн хүчин зүйлсийн нөлөөнд өртөх зэрэг ямар нэгэн үйл явдал болсон байж болох ч түүнийг батлах шууд нотлохоо одоо хүртэл олдоогүй юм. Мөн нэг чухал зүйл бол цагдаа нар энэ хэргийг хизээч хүн амны хэрэг гэж үзэж байгаагүй. Зарим хүмүүс түүнийг санамсаргүйгээр гэмт хэрэгтний бай болсон байж магадгүй гэж үздэг. Учир нь өглөөний 5 цаг 16 минутад авсан сүүлчийн дүрс болон 3 сарын дараа цогцолдох хүртэл хугацаанд түүний талаар ямар ч мэдээлэл байхгүй. Гэхдээ цагдаа нарын байр суурь маш тодорхой байсан. Алга болох үед ч цогцолдсны дараач гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн нотолгоо илрээгүй бөгөөд тэд түүний үхэлд холбоотой өөр этгээдийг эрен сурвалжлаагүй байна. Мөн Эни алга болохынхаа өмнө хэмжээний бэлэн мөнгө авч явсан нь үнэн. Зарим хүмүүс үүнийг дээрэм халдлага байж магадгүй гэж үздэг. Гэвч энэ хувилбарыг батлах нотлохоо мөн байхгүй. Харин Энийг Оклендийн төвөөс 50 км-ийн зайд бутлаг өвстэй бүс нутаг хүртэл хэрхэн ирснийг бид мэдэхгүй. Хамгийн гол нь түүний үхлийн шалтгааны талаарх шүүх эмнэлгийн албан ёсны дүгнэлтийг олон нийт мэдэхгүй. Ингээд эцэст нь дүгнж хэлэхэд өнөөдөр байгаа баримтуудыг авч үзвэл сэтгэл зүйн хямралын дараа гэмт хэргийн шинжгүй харамсалтай төгсгөл болсон гэх хувилбар хамгийн үндэслэлтэй бөгөөд болсон явдлыг бүрэн ойлгоход шаардлагатай мэдээллүүдийн ихэнх нь өнөөдрийг хүртэл байхгүй хэвээр байгаа юм. Одоо бид Их Британий бүрэлдэхүүнд багтдагч өөрийн гэсэн өвөрмөц соёл, хэл, засаг захиргаатай улс болох Уэльсийн баруун өмнөд хэсэгт орших Бомт хот Свонсид байна. Бристолийн хоолон эрэг дагуу байрлах энэ хот нь Кардиффийн дараа орох Уэльсийн 2 дахь том хот юм. 2019 оны 2 дугаар сарын 6-ны шөнө гадаа цаг агаар хүйтэн бороо орж байлаа. Wine Street гэх шөнийн амьдралаараа алдартай энэ гудамжинд Fiction нэртэй шөнийн клубээс хөгжим жигнэн сонсогдож байлаа. Яг энэ баяр хөөртэй орчинд 22 настай залуу Тапива найз нөхдийнхөө дунд Тапи хэмээн дуулагддаг оюутан учир битүүлгээр
алга болсон юм. Түүний алга бололт нь өнөөдрийг хүртэл хариултгүй олон асуулт, таалагдаагүй нууцыг үлдээжээ. Учир нь хотын хяналтын камерын бичлэгүүдээр дамжуулан энэ залуугийн амьдралын сүүлчийн мөчүүдийг харж чаддагч юу болсон тодорхойгүй хэвээрүүлсэн юм. Тэгвэл Тапи гэж хэн бэ? Тэрээр 1996 онд Зимбабве улсад төрсөн. Хожим нь тэрийг гэр бүлийнхээ хамт Англи руу нүүж дараа нь Уэльсэд суралцах болсон байна. Ойр дотны хүмүүс нь түүнийг хөгжилтэй, сэргэлэн, ухаалаг залуу байсан гэж дурсдаг. Тэр хөгжимд дуртай, хипхоп урсгалаар уран бүтээл тойрвдог бөгөөд Тапигийнхээ тайзны нэрээр рэп дуулдаг байжээ. Сургуулиас гадна Тапи цагийн ажил хийж, оюутны арга хэмжээнд идэвхтэй оролцдог байв. Тэр дүүгээ сургуулиас нь байнга тосож авдаг байсан бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ үргэлж холбоотой байдаг байв. Ээж нь түүний тухай тэр хизээж хариуцлагаасаа зугтаж байгаагүй хэмээн ярьсан байдаг. Тэр мөн Зимбабвед үлдсэн төрөл сатантайгаа тогтмол холбоо барьж, мөнгөө нямбаа зарцуулдаг, ирээдүгээ тодорхой төлөвлөсөн нэгэн байв. Түүний мөрөөдөл нь компьютерийн инженер болохын зэрэгцээ, рэп урлагт амжилт гаргах байсан юм. Ээж аавынх нь хэлснээр түүний зам байдалд оргон зайлах, ор сураггүй алга болох ямар ч шинж тэмдэг байгаагүй гэдэг. 2019 оны 2 дугаар сарын 6-ны 5 гараг шалгалтын үед дуусаж Суансигийн оюутнууд шинэ удирлаа эхлүүлж байв. Үүнийг тэмдэглэхээр Тапи найзуудтайгаа гадуур гарахаар шийджээ. Оройн 20 цаг 30 минутын орчимд тэд нэг найзынхаа байранд цугларч хэдэн хундаг дар сууж хөгжим сонсож байлаа. Уур амьсгал хөгжилтэй байв. Тэд инээлдэж эрх хүлээрлийнхаа талаар ярилцаж байжээ. Шөнө дунд өнгөрөхөд тэд Суансигийн шөнийн амьдралын төв болсон Уинд Стрит рүү хөдөлсөн байна. Тэдний сонгосон газар нь фикшн шөнийн клуб байв. Клуб дотор хөгжим чанга гიშгэлж хүмүүс бүжиглэн баярлаж байлаа. Тапич найзуудтайгаа бүжиглэж ярилцсан хэд хэдэн хундаг уусан байна. Гэхдээ гэрчүүдийн хэлснээр тэр согтуу харагдаагүй. Хяналтын камерын бичлэгүүдэд тэр хэд хэдэн удаа гадагш гарч тамхи татаж байгаа нь харагддаг. Ингээд Тапи өөрийн 4 цаг 15 минутын үед найзуудаасаа салжээ. Зарим нь гэртээ харахаар болсон бол нөгөө хэд нь үдшилгээ үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Харин Тапи шөнийг арай удаан үргэлжлүүлэхээр шийджээ. Найзуудынх нь хэлснээр тэр тухайн үед маш сайхан ааштай байсан бөгөөд гэртээ харахаасаа өмнө юм идэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Ойролцоох Макдоналдс руу орж буй түүний дүрс хяналтын камерт бичигджээ. Тэр нэг найзынхаа хамт орсон байна. Камерын бичлэг дараалал зогссон хүмүүс түргэн хоол идэж буй үйлчлүүлэгчид өглөөний намгүй муур амьсгал харагдана. Тапи найзтайгаа хэсэг ярилцсны дараа хэдхэн минутын дараа ганцаараа тэндээс гарчээ. Сонирхолтой нь тэр ямар ч хоол худалдаж аваагүй байна. Гэрчүүдийн мэдээлснээр тэр согтууч биш, төөрөлдсөн ч биш харагдаж байв. Түргэн хоолны газраас гарсны дараа өглөөний 5 цаг 10 минутад Тапи Сант Дэвид оюутны байранд орж буй камерт бичигджээ. Энэ бол түүний амьдардаг байр юм. Тэр нэвтрэх картаа ашиглан дотогш орсон байна. Гэвч хамгийн сонирхолтой зүйл нь тэр бараг тэр даруйд буцаж тэндээс гарсан явдал юм. Яагаад гэдгийг хэн ч мэддэггүй. Цагдаагийнхны мэдээлснээр тэр өөрийнхөө амьдардаг давхартаа гарч очоогүй бөгөөд хэн нэгэнтэй уулзаагүй байна. Мөрдөн байцаагчид түүнийг өрөөнөөсөө ямар нэгэн зүйл авах гэж орсон байж магадгүй. Эсвэл найзтайгаа таарлахыг хүссэн байж болох юм гэж хэлдэг. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таамаг төдий юм. Харин энэ мөчөөс хойш түүний амьдралын хамгийн нууцлаг хэсэг эхэлдэг. Тэр камерын өмнөөр тайван алхаж өнгөрсөн бөгөөд хинрүүч залгаагүй. Утасны бүртгэлээс харахад тухайн үед ямар ч дуудлага хийгдээгүй байна. Үүнээс хагас цагийн дараа буюу өглөөний 5 цаг 30 минут Kings Parade орчмын супермаркетын хяналтын камер түүнийг Newcat Road чиглэлд алхаж байгаагаар бичиж авчээ. Энэ удаад Тапи чигээрээ алхалгүй. Гудамжинд дах багнуудыг шүлжин явж заримдаа буцаж алхаж байгаа нь харагддаг. Гэхдээ цагдаа нарын үзэж байгаагаар тэр тогтвортой хэвийн алхаж байсан бөгөөд ухаан санаа саруул харагдаж байж. Цааш нь тэр замдаа зогсоол дээр байсан автомашинуудын хажуугаар өнгөрч гар утсаа гаргаж түрхэн зур харсныхаа дараа зүүн тийш чиглэн бомб тэнцвэг явсан байна. Үүнээс хойш 1 цаг гарах хугацаанд түүний юу хийж байсан талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Өглөөний 7 цаг 6 минут. Суансигийн далайн зогсоолын бүрсэд байрлах
Swansea Yacht Club-ийн камер Тапиг хамгийн сүүлчийн удаа бичиж авчээ. Тухайн мөчид Тапи тэр клубын ард байрлах жижигхэн зам дээр байсан. Бичлэгийн чанар төдийлөн сайн биш ч гэсэн тэр алхаж байна. Дараа нь хормын төдийд эргэн харж хэн нэгэн өөрийг нь дагаж байгаа хэсгийг шалгаж буй мэт харагдана. Удалгүй барилгын араар орж тэр үзэгдэхээ болно. Өглөөний 7 цаг 8 минутаас хойш тухайн бүсийн камеруудад түүний ямар ч хөдөлгөөн бүртгэгдээгүй байна. Түүний гар утас идэхгүй болж банкны данс нь дахин ашиглагдаагүй. Тэр оюутны байранда хизээж буцаж ирээгүй. WhatsApp дахь нэг ч зурвастай хариу өгөөгүй. Мөн хинч түүнийг дахин хараагүй. 2019 оны 2 дугаар сарын 7-ны өглөө Тапи оюутныхаа байранд хараагүй байгааг анзаарсан гэр бүлийнх нь тэр даруйд санаа зовж эхэлжээ. Маргааш нь ч холбоо барихгүй хэвээр байсан тул аав нь цагдаад хандсан байна. Өмнөд Уэльсийн цагдаагийн газар томоохон эрен хайх ажиллагаа эхлүүлж хотын бүх хяналтын камерын бичлэгийг шалгажээ. Мөрдөн байцаагчид түүний сүүлчийн хөдөлгөөнийг нэгтгсэн видео хүртэл нийтэлж олон нийтээс мэдээлэл хүссэн байна. Гэвч эрэл хайгуул өргөн хүрээнд явагдсан ч түүний ямар ч улмөр олдсонгүй. Тапигийн эцэг эхийн хувьд энэ бүхэн жинхэнэ хар дарсан зүйл байлаа. Тэд өмнөд Уэльс даяар ойролцоогоор 10,000 гаруй зарлал, зурагт хуудас хэвлэн тараажээ. Бусад олон сураггүй алга болсон хүмүүсийн хэрэгүүдийн адил энэ хэрэгч нийгмийн сүлжээнд хүчтэй анхаарал татсан юм. Facebook дээр тусгай групп байгуулагдаж хүмүүс мэдээлэл солилцсон, гэр бүлд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж эхэлжээ. Гэвч мэдээлэл дутмаг байх тусам цуу яриа нэмэгддэг. Хүмүүс тэр шөнө Тапид юу тохиолдсон талаар таамаг дэвшүүлж эхэлсэн юм. Хамгийн түгээмэл яригддаг онол бол санамсаргүйгээр усан дунсан байж магадгүй гэсэн хувилбар юм. Сонсигийн далайн зөксөлийн бүс нь гүнзгий ус олон сувагтаагаар алдартай. Зарим мэдээллээр тухайн бүсэд 10 жилийн хугацаанд 9 удаагийн живэлт бүртгэгдсэн байдаг. Иймээс олон хүн Тапиг бомбын усанд санамсаргүйгээр унсан байж болзошгүй гэж үздэг. Гэсэн хэдий ч цагдаа нар нэг ч камер ус руу унаж буй дүрсийг бичээгүй бөгөөд усан дотор өргөн хүрээтэй хайлт хийсэн ч ямар ч цогцос олдоогүйг онцолдог. Өөр нэг онол нь Тапи халдлагад өртсөн эсвэл хулгайлагдсан байж болзошгүй гэсэн таамаг юм. Зарим хүмүүс хэн нэгэн этгээд түүнийг сувг руу санаатаагаар түлхсэн байж магадгүй гэж үздэг. Гэвч энэ онолыг батлах ямар ч баримт байдаггүй. Хяналтын камеруудад Тапи алга болохоос өмнө с жигтэй хүнтэй уулзсан, маргалдсан гэх ямар ч дүрс бичигдээгүй. Мөрдөн байцаагчид ойролцох газруудаас хүчирхийлэл, тэмцлийн улмөр олоогүй байна. Гэсэн хэдий ч гэрч байхгүй, тодорхой нотлохоо байхгүй байгаа нь гэр бүлийнхнийг нь өнөөдрийг хүртэл айдас, эргэлзээнд оруулсан хэвээр байна. Зарим хүн Тапиг шинэ амьдрал эхлүүлэхээр гэрээсээ явсан, санаатаагаар ор сургаггүй алга болсон байж магадгүй гэж үздэг. Гэвч түүний эцэг эхийн хэлснээр Тапи аз жаргалтай, зоригтой, ирээдүйн төлөвлөгөөтэй байсан бөгөөд алга болох ямар ч шалтгаан байгаагүй гэдэг. Өнөөдрийн байдлаар харамсалтай нь бараг 7 жилийн дараач цагдаа нарт бодиттой бастаа мөр олдоогүй хэвээр байна. Түүний гэр бүл өнөөдөр ч зурагт хуудасаа тарааж хувийн мөрдөгчийн тусламжтай эрэл хайгуул хийсээр байна. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгалтыг нээлттэй хэвээр үргэлжлүүлж байгаа бөгөөд тэдэнд ирж буй бүх мэдээллийг шалгасаар байгааг мэдэгддэг. Мөн нэгэн чухал баримт нь 2019 оны 2 дугаар сарын 7-оос хойш Тапигийн банкны данс ашиглагдаагүй, гар утас идэвхжээгүй, ямар ч санхүүгийн болон цахим улмөр илрээгүй байна. Энэ нь түүнийг амьд байгаа байх гэсэн магадлалыг улам бүр багасгаж байгаа юм. Тапигийн хэрэг бол хяналтын камерын олон дүрс бичлэг байгаа ч гэсэн хамгийн чухал мөч нь харанхуйд замхарсан нууцлаг алга бололтуудын нэг хэвээр байгаа юм. (2024 оны 3 дугаар сарын 2-ны өвөр цайж байна. Их Британий баруун өмнөд хэсэгт байх Бристол хотын Hot Wells дүүргийн гудамжууд ааж мархоос орж цөөн хэдэн хүмүүс баашингуудын гадаа үлджээ. Яг энэ үед шаргал үстэй залуу гүүр рүү орох зам болон явган хүний гарцуудаар удаанаар алхана. Хотын хяналтын камерууд түүний дүрс бичлэгийг бичиж авчээ. Энэхүү залууг Жек гэдэг 22 настай. Тэрээр өөрөө ч мэдлгүй олон сарын турш гэр бүл Бристол хотын иргэд болон гэмт хэргийн нууцлаг түүхүүдийг сонирхогч интернет хэрэглэгчдийн анхаарлын төвд байх орчин үеийн онцлог мэт
түүхийн гол дүр болж байв. Hot Wheels-ийн онцлог хэмээн нэрлэгдсэн энэхүү нууцыг тайлахын тулд Жекийг таньж мэдэх хэрэгтэй. 2000 он төрсөн тэрээр Английн баруун үндэстэгт орших Somerset гудамжинд өсөж торинжээ. Сурлага сайтай Жек Exeter-ийн их сургуульд түүхийн мэргэжлэр дипломоо гардаж аваад Флагспортонд амьдардаг аавындаа иргэн ирсэн байна. Тэрээр хуульчин мэргэжилтэд болох мөрөөдлөө биелүүлэх зорилгоор хуулийн чиглэлийн сургалтад хамрагдаж байв. Түүний өдөр тутмын амьдрал шалгалтад бэлдэх, сургалтын материалаа боловсруулах гээд тунж хичээнгүй өнгөрдөг байжээ. Ээжийнх нь яриагаар бол Жек ухаалаг, ажилсаг, ээлдэг, бусдад санаа тавьдаг нэгэн байв. Тэрээр ах бэн эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Найз нөхөд багш нар нь түүнийг хичээнгүй, даруухан тусч оюутан гэж үнэлдэг байв. Ээж нь Жекийг мансууруулах бодис хэрэгэлдэггүй. Ариг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэгэлдэггүй. Урд өмнө нь хизээч гэрээсээ оргон зааж байгаагүй гэдгийг онцлон дурдсан юм. Орой гарахтаа хаашаа явж байгаагаа үргэлж хэлдэг. Эцэг эхээ тайвшруулахын тулд байнга холбогддог байжээ. Саяхан их сургуулийн шалгалтаа өгөөд байсан тул ядарсан ч гэсэн хуулийн сургуулийнхаа ирээдүйд ихэд урам зоригтой байлаа. Тэр 1 м 78 см өндөртэй, туранхай биетэй, хүрэн богино өстэй, цэнхэр нүдтэй залуу байв. Тухайн шөнө Жек хөвөн дааван хүрэн өмсөж, гар утас, түлхүүр, төрөвчөө авч явжээ. Найз нөхдийнх нь баталж байгаагаар тэрээр үдшилхийг орхин гарахдаа согтуу байгаагүй, харин ч эсрэгээр зүгээр л ядарсан, харж амрахыг хүссэн байж. 2024 оны 3 дугаар сарын 1-ний баасан гараг Жекийн амьдрал хэвийн үргэлжлэж байв. Тэрээр их сургууль дахь хичээлээ дуусгаад гэрлүүгээ харив. Оройн 20 цаг 20 минутын орчимд хоолоо идснийхээ дараа автобусанд сууж Бристол дахь Wetherspoons пабд байсан 3 найзтайгаа уулзжээ. Тэндээсээ тэд Hot Wheels-ийн Brunel Lockway гудамжинд байх нэгэн орон сууцнд болж буй хувийн үдшилтэд очсон байна. Үдшилэг хөгжилтэй, хөгжим инээдхөөр халуун яриагаар дүүрэн өнгөрч байлаа. Шөнийн 23 цаг тэнд очисон Жек тунж тайван байсан бөгөөд найзуудтайгаа ярилцаж, уцаа шалган ээж рүүгээ хэд хэдэн мессеж бичжээ. Тухайлбал шөнийн 1 цаг 52 минутад тэрээр ээж рүүгээ дараа нь шөнийн клуб орж магадгүй, харихтаа такси барина гэж бичсэн байна. Энэхүү мессеж нь түүний гэртээ харахаар төлөвлөж байсныг, мөн гэр бүлийнхэнтэйгээ байнгын холбоотой байсныг гэрчилнэ. Үдшилэг үргэлжилж, зочид өрөөнүүдийн хооронд хөлхөлдөж, зарим нь гадаа гарч тамхи татан, зарим нь зочны өрөөнд ярилцсан сууж байв. Ямар ч маргаан хэрүүлгүй, сайхан уур амьсгалтай байсан гэдэг. Шөнийн 2 цаг 53 минут цагдаагийн мэдгдэлд дурдсанаар Жек явхаар шийдсэн байна. Тэрээр найзуудтайгаа салах ёс гүйцэтгэн Brunel Lockway гудамжийг чиглэн алхахыг нь тэд харжээ. Түүнийг тэр үед яагаад үдшилхийг орхин гарсныг хэн ч мэдэхгүй. Магадгүй тэрээр зүгээр л ядарсан, эсвэл харих такси хайхаар шийдсэн байх. Үдшилгээс гарсныхаа дараа Жек шөнийн 3 цаг 24 минутанд байшинд үлдсэн найз руугаа уцтжээ. Дуудлагад нь хинж хариулсангүй. Хэдэн минутын дараа буюу 3 цаг 30 минутад найз нь түүнрүү буцаан залгав. Тэр үед Жек уцаа авч байна уу гэж хэлээд тэр дороо яриан гинт тасарчээ. Түүнээс хойш хинж түүний хоолойг дахин сонсоогүй юм. Энэ нь тухайн цаг мөчөд түүний утас ажиллаж байсан. Тэрээр ухамсартай байж, ярих чадвартай байсан гэсэн үг тул энэ жижиг деталь нь хожмоо маш чухал ач холбогдолтой болсон юм. Жекийн ээж өглөөний 5 цаг 25 минут орчимд сэрээд хүүгээ ирээгүй байгааг мэджээ. Санаа зовсон тэр хүүгийнхээ утасны байршил тогтоох аппликейшнийг итгэжүүлв. Уг төхөөрөмж нь Hot Wheels дүүргийн Гренби хийл гудамжны ойролцоо байршил зааж байв. Жекийг найзандаа хонсон байх гэж бодсон найз нөхөд болон аав ээж нь тухайн газарт очиж хаалгуудыг тогшиж гудамжаар яваа хүмүүсээс асуусан ч хинч Жекийг хараагүй байна. Улмаар тэд 3 дугаар сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдснээр мөрдөн байцаагчид хяналтын камерын бичлэгүүдийг нягтлан үзэж тухайн шөнө Жекийн явсан замыг тодорхой болгох ажил эхэлсэн юм. Ингэснээр шөнийн 3 цаг 13 минут Жекийг харуулсан анхны баттай дүрс. Түүнийг Brunel Lockway гудамжны хажуудах Plimsoll дүүжин гүүрний доорх зүлэгтэй талбай дээгүүр зогсоол дайран өнгөрч байхыг камер бичжээ. Тэрээр халаасандаа гараа хийсэн, тайван алхаатай байсан бөгөөд согтуу, эсвэл эргэлдсэн шинж огтуугүй. Энэ газар нь харанхуй, хөл хөдөлгөөн багтай, аюулгүй хэсэг юм. Шөнийн 3 цаг 17 минут энэ дүрс бичлэгийг Жекийн ээж Катрин олж илрүүлжээ.
Цагдаагийн газраас олон нийтэд ил болгоогүй байсан бичлэгүүдийг тэрээр олж үзжээ. Бичлэг дээр Жэк голын эргээс холдон хотын зүг эргэж алхаж байв. Цагдаа нарын таамаглаж байсан гол руу санамсаргүй унсан гэх хувилбарыг үгүйсгэж байв. Шөнийн 3 цаг 25 минут Плимсоло гүүрэн дээрх камерт Жэктэй төстэй нэгэн хүн Бристол хотын төв рүү алхаж байгаа нь үлджээ. Яг Жэк мөн эсхийг 100% нотлох хэцүүч тэрээр гүүрээр явж өнгөрөнгөө такси эсвэл машин хааж байгаа мэт эргэлзэж байх шиг харагддаг. Шөнийн 3 цаг 38 минутаас 3 цаг 40 минут. Энэ бол Жэкийг харуулсан хамгийн сүүлийн баттай дүрс бичлэг юм. Түүнийг Hot Wheels руу буудаг Bennett Way хэмээх жижиг авто замын гарц дээр Бристол хотын төв чиглэлд алхаж байхыг бичжээ. Тэрээр өнөмгтөөгөө ижил хувцастай ганцаараа алхасаар л байв. Энэ нь түүний харагдах сүүлчийн уулмөр бөгөөд түүнээс хойш тэрээр харанхуйд бүр мөссөн сураггүй алга болсон юм. Олон сарын дараа нийтэд ил болсон эдгээр бичлэгүүд асуултаас илүү олон таамаг төрүүлсэн юм. Яагаад Жэк голын хоёр эргийн хооронд хэд хэдэн удаа алхсан юм бол? Тэрээр дуудлагын такси хүлээж байсан уу? Цастаа шүн төөрсөн үү? Эсвэл танихгүй жолоочийн саналыг хүлээж авсан уу? Үүнийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ тэр шөнийн 3 цаг 30 минут хүртэл ухаан санаанд саруул өөрөө явж байсан нь мөн голын хойд хэсэгт ямар ч аюул дараагүй байсан нь тодорхой байна. 2024 оны 3 дугаар сарын 1-ээс 2 шилжих шөнийг маш хүйтэн байсан гэж тодорхойлдог. Цас хорж зам талбай халтаргаатай салхитай байсан нь хүйтний эрчийг улам нэмэгдүүлж голын эрэг хавийн чиглэг агаар нь нөхцөл байдлыг улам хөндрүүлж байсан гэж цагдаа нар мэдэгдсэн. Гэсэн ч камерын бичлэг дээр Жэк бүдэрч эсвэл халтарч унаж байгаа нь харагдаагүй. Түүнийг сураггүй алга болсон тухай зарламагц Эвон болон Сомерсетийн цагдаагийн байгууллага томоохон хэмжээний эрен хайх ажиллагааг эхлүүлжээ. Мөрдөгчид 100 орчим цагийн хяналтын камерын бичлэгийг нягталж усны баг, шумбагчид, дрон, эрэлж нохой, морьтой цагдаа нарын оролцоотойгоор 30 гаруй удаагийн эрэл хайгуулын ажиллагааг зохион байгуулсан байна. Эвон мөрөн болон бомбын бүсэд нийтдээ 200 гаруй цагийн шумбалтын ажиллагаа явагдсан. Дараагийн өдрүүдэд ямар нэгэн уулмөр цогц олохын тулд бүх боломжит нөөц, хүчин чармаалтыг дайжилжээ. Албан ёсны мөрдөн шалгалттай зэрэгцсэн Жэкийн гэр бүл найз нөхд нь Find Jack O'Sullivan нэртэй вебсайтыг байгуулж Бристол хот даяар нүдэнд тусахаар улаан, тод өнгийн эрен сурвалжлах заруудыг наажээ. Мөн хувийн мөрдөгч хөлслөн авч иргэдийн оролцоотойгоор эрлийн ажиллагааг олон удаа зохион байгуулсан байна. Жэкийн ээж Катрин өөрөө хандивын мөнгөөр санхүүжүүлсэн мөрш нохоттой эрлийн ажиллагаанд 50-аас 60 удаа оролцсон тухайга ярьсан байдаг. Жэкийн байршлыг тогтооход бодит мэдээлэл өгсөн хүнд 100,000 фунт стерлинг өгөхөө зарласан юм. Өмнө ярьсан бусад алга болсон хэрэгүүдийн нэгэн адил энэхүү нууцлаг алга бололтыг тайлбарлахын тулд хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байна. Хамгийн ихэнд цагдаагийн байгууллагын зүгээс төлхөө авч үзсэн хувилбар бол санамсруугаар гол дунаж эсвэл живж насварсан гэх таамаг. Шөнийн харанхуйд баг зэрэг төөрөлдсөн, магадгүй баг согтууруулах хундаа хэрэгэлсэн залуу хүн халтарч усан дунсан байж болох юм. Гэхдээ 3 цаг 17 минут болон 3 цаг 40 минутын хоорондох камерын бичлэгүүдэд Жэк уснаас холдож гүүрний чиглэлээс буцаж орж байгаа нь харагддаг. Энэ нь түүнийг гол дунсан гэх хувилбартай таардаггүй бөгөөд түүнээс гадна 200 гаруй цагийн шумбалтын ажиллагааны үр дүнд ямар ч цогцос олдоогүй байна. Өөр нэг хувилбар бол хотын төвд ойрхон энэ бүсэд шөнийн турш такси явдаг бөгөөд зарим нэгэн иргэд мөнгөөр хүмүүсийг хүргэж өгдөг байсан нь батлагдсан. Кэтрины бодлоор хүүн такси гэж андуурч ямар нэгэн машинд суусан байж болох бөгөөд улмаар гэмт хэргийн золиос болсон байж магадгүй гэж үздэг. Энэ онол нь Жэкийн утас яагаад гэнэт дохио өгөхөө болсон. Мөн яагаад ямар ч уулмөр олдоогүйг тайлбарлаж болох юм. Гэсэн хэдий ч ямар ч гэрч сэжигтэй автомашин харсан гэж мэдүүлээгүй бөгөөд камерын бичлэгт Жэк машинд сууж буй дүрс үлдээгүй байна. Зарим хүмүүс түүнийг зориуд алга болж шинэ амьдрал эхлүүлэхээр шийдсэн байж магадгүй гэж таамагладаг. Гэвч түүний амьдралын нөхцөл байдал, зам төлөвөөс ийм алхам хийх шалтгаан огт харагддаггүй. Тэр дөнгөж шалгалтаа амжилттай өгсөн, гэр бүлдээ маш их хайртай,
Ирээдүйн мэргэжлийн тодорхой төлөвлөгөөтэй байсан. Тиймээс ойр дотны хүмүүс нь энэ хувилбарыг бүрэн үгүйсгэсэн. Мөн зарим үдшилтийн үеэр хэн нэгэнтэй муудалцсан, эсвэл арх мансууруулах бодистой холбоотой асуудал гарсан байж магадгүй гэж үздэг. Гэвч энэ талаар ямар ч нотлох баримт гарч ирээгүй. Харин ч эсэргээрээ гэрчүүд Жекийг үдшилгээс тайван эрүүл гарсан гэж тодорхойлсон байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жекийн ээж хяналтын камерын зарим чухал бичлэг дутуу байсан. Цагдаа нар хэргийг алга болсон хүмүүсийн асуудал эрхэлдэг байгууллагад мэдэгдээгүйг, мөн үдшилтэд байсан хүмүүсээс ердөө ганцхан хүнийг албан ёсоор байцаасан болохыг мэджээ. Кэтрин найдвараа алдахаас татгалцсаар байна. Хэрэв алдаа гарсан бол түүнийг засах боломж үргэлж байдаг гэж тэр итгэдэг. 2026 оны байдлаар Жек одоо хүртэл олдоогүй хэвээр байна. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгалтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд бүх боломжит хувилбарыг нээлттэй авч үзсээр байгаа гэж мэдэгддэг. Харин Бристол хотын автобусны буудлууд, дэлгүүрийн цонхнууд дээр Find Jack гэсэн улаан өнгийн зарууд өнөөдрийг хүртэл харагдсаар байна. Эдгээр зарууд нь зөвхөн нэг нэрийг бус, харин 22 настай, мөрөөдөл тэмүүлэлтэй, гэр бүлдээ хайртай нэгэн залуугийн амьдрал мөн хүүгээ эргэж ирнэ гэсэн итгэлээ алдаагүй гэр бүлийн түүхийг хүмүүст сануулсаар байгаа юм. За энэ хүрээд энэ удаагийн босон явдлын ээлжит дугаар өндөрлөж байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Удахгүй шинэ сонирхолтой бичлэгээр дахин уулзах хүртлээр түр баяртай.